New Progress Group-ийн Eco Travel хязгаарлалтын хувьцаат компани Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Альпа Eco гипсэн хавтангийн үйлдвэрээ ашиглалтанд орууллаа. Манай улс жилбэр 100 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гипсэн хавтан импортоор оруулж ирдэг. Тэгвэл энэ үйлдвэр дотоодын хэрэгцээг 100% хангана. Жилд дээрх хэмжээний мөнгийг эх орондоо үлдээх юм. Үйлдвэр ашиглалтанд орсноор орон нутгийн 100 руу иргэн тогтмол ажлын байртай болсон юм а. За өнөөдөр New Progress Group-ийн хөрөнгө оруулалтаар Eco гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтанд орж байна. Энэ үйлдвэр маань Монгол улсын дотоодын хэрэгцээг 100 хангах зорилттойгоор эдгээр ингээд ажиллаж байгаа. Eco гэж байгаа гол утга учир маань болохоор яг Монгол улсын байгалийн эрдэсийг ашиглаж Eco бүтээгдэхүүнийг бид нэр үйлдвэрлэж байгаа. Ер нь өнөөдөр Монгол улсад өнөөдөр ашиглаж байгаа гол гипсэн хавтангууд маань цахилгаан станцын хаягдл үнсээр хийгддэг байгаа. Энэ бас хүний эрүүл ахуй орчин сөрөг нөлөөтэй гэдгийг тогтоогдсон байдаг. Хавтан гипсэн хавтанг бид нэр түгээмэл хэрэгэлдэг сургууль, офис, цэцэрлэг, орон сууц гэх мэтлэн бүгд хан таац өнгөлгөөний материалаар ашигладаг байгаа. Гэтэл импортоор ашиглагдж байгаа энэ гипсэн хавтангууд маань болохоор эрүүл ахуйд сөрөг нөлөөтэй гэдгийг тогтоогдсон байдаг. Манай үйлдвэрийн Eco гипсэн хавтан байгалийн цэвэр бүтээгдэхүүн учраас одоо хүний эрүүл ахуйд ямар нэгэн хор нөлөөгүй гэдэг нь ийм гол шин чанартай гипсэн хавт юм а. Манай улс 2023 онд 8.8 сая метр квадрат хавтан импортлсон болоо энэ тоо 2025 онд 2 дахин өсөж 18.5 саяд хүрсэн юм. Салбарын яам цаашид дотоодын үйлдвэрлэлийг зөвхөн импортыг орлого бус экспортын чиг баримжаатай нэмэн өртөг шингэсэн олон улсын стандарт нийцсэн үйлдвэрлэл болон хөгжүүлэх зорилт тавьжээ. Жилийн 10 сая метр квадрат авто үйлдвэрлэл хүчин чадалтай. За үйлдвэрлэлийн одоогийн хурд бол ерөнхийдөө 12.5 мм-ийн зузаантай ерөнхийдөө авто явж байна төрлийн. За энэ маань өдөртөө ер нь бол цагийн хүчин талаар ярих юм бол ер нь 350 ширхэг гэж болно. За мэдээж хавтангийн зузаан урт өргөнөөс хамаарат үйлдвэрлэлийн үндсэн хүчин чадал өөр байхаар байгаа. New Progress Group 2000 оноос дэд бүтэц үйлдвэрлэлд эрчим хүч барилгын салбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 13 охин компани 1500 гаруй ажилтнтай. Томоохон бүтээн байгуулалт болох Ховд Eco цемент үйлдвэр нь жилд 250 мянган тонн буюу 504 хүүхдийн цэцэрлэг барих хэмжээний цемент үйлдвэрлэж баруун бүсийн хэрэгцээг хангаж байна.